Сонгуулийн жил ирж байгаатай холбоотой улс төрийн уур амьсгал хурцсаж эхэллээ. Одоогоор улсын хурлд сонгуулийн 4 хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Харин өнөөдрийн хүртэл сонгуулийн хуулийн төслүүдийг хэлцэхгүй байгаа нь шүүмжлэл дагуулх болсон юм. Нэг талаас эрх баригчид сонгуулийн хуулиар төгжих хийж бусад улс төрийн хүчнүүдийг барих хордлого хийж байгаагийг шүүмжлэл өртөж байна. Ямар ч тач Монгол Ардын намын зүгээс парламент судалгааны намуутай зөвшөөрлөж хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч хуулийн төслийг хэлцэхгүй байгаа нь Арслан намын иргэдийн саналыг худалдан авах эргээд эрх ашигын төлөөх албан тушаалтангуудаа төрд гарах гэж байна гэх гардалд үүсгэж байгаа юм. Тийм учраас бид нар энэ удаагийн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахдаа хоёрдугаарт нь сонгуулийн маргааныг улсын дээд шүүхийн 3 гишүүний бүрэлдэхүүн сууж байгаад шийдвэрлэх шаардлагатай. Хоёрдугаарт сонгуулийн маргааныг ядаж 60 хоногийн дотор шийдвэрлэдэг байх шаардлагатай гэдгийг хуульчлах ёстой гэж үзэж байна. Улсын хурлах Монгол Ардын бүлгийн хувьд өнөөдрөөс эхлэн байнгын орны хуралдаанд оролцохгүй бусад улс төрийн намуудтай хамтран сонгуулийн маргаангүй шударга явуулах боломжийг хуулиар бүрдүүлж өг гэдэг шаардлага тавьж эхэлжээ. Яг улсын хурал тов тогтооно гэж байгаа. Ер нь бол боломжтой. Ер нь яг гишүүд бол нэлээд санаа зовж байгаа нь юу вэ гэхээр одоо яг 6 сарын сүүлээр сонгуул болдог. Гэтэл 7 сард АСЕАН болох гэж байна. Ингээ бүх юм одоо ингээ 100 задгай байх нэ. Тэгэхээр АСЕАНа хийчээд дараа нь сонгуулаа хийвэл зүйтэй юм уу гэсэн саналууд бол ярьж л байгаа. Энийг албан ёсоор манай Арчилсан намын бүлэг дээр яриаггүй байгаа. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Бүтэн 3 жилийн дараа маргаан шийдвэрлэгдэнэ гэдэг Монголын ард түмний санал яаж үнэлэгдэж, ардчлалын үнэт зүйл яаж ухарч байгааг бодит жишээ болж байгаа юм. Тиймээс зайлшгүй сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдэг асуудлаар улс төрийн нэр бүхий хүчингүүд инхүү мэдээлэл хийж эхэллээ.